коллежид суралцдаг оюутнуудын өвлийн үйлдэлийг амралт эхэлсэнтэй тул нийтийн тээврээр хөнгөлөлтөө зорчдог смарт картны хэрэглээг хязгаарласан байна. За хязгаарлалт 1-р сарын 1-ээс эхэлсэн бөгөөд ирэх 2-р сарын 1-ийг хүртэл үйлчлэх юм байна. Улаанбаатар смарт карт компани дээрх шийдвэрийн нийслэлд харьяалагддаг бүх их дээд сургууль коллежид албан бичгээр хургуулжээ. Иймээс оюутнууд ирэх 2-р сарын 1-ний хүртэл 500 төгрөгөөр зорчих юм байна. Гэхдээ Улаанбаатар смарт карт компанийн хувьд оюутны амралтын эхэлж байхад зарим сургуулиудын оюутнуудын смарт картыг нь олгосон гэдэг хэл амыг ар араасаа дагуулж байгаа юм байна.